За ирсэн бичиг бүртгэхдээ системийн зүүн талд байрлах үндсэн зэснээс албан бичиг гэсэн зэсийг сонгоно. За албан бичиг хариуцсан хандах хэрэгтэй албан агчид бол зэсэн дараах байдлаар бүтэн харагдана. Хандах эрхийн төвшнгөөр бүтэн харагдана гэсэн үг. За эндээс дид зэс болох ирсэн бичиг зэсэн дээр дарахад тухайн зэс маань дараах байдлаар харагдана. За тус байгууллага дээр ирсэн системээр ирсэн албан бичгийн хувьд юм ногоон өгүүлний айконтой. За өөрийн байгууллагаар байгууллага дээр уламжлалтаар ирсэн буюу гараас бүртгэсэн албан бичгүүд нь дэлгэцийн айконтой ангилагдаж харагдана. За байгууллага дээр байгаа нийт бичгийг дараах төрөл ангиллалуудын дагуу хайлт хийх боломжтой. За баруун талын дээд хэсэгт байгаа огнооны интервал нь 1 жилийн огнооны интервалыг авч явдаг. За өмнөх жил ирсэн бичгээ шүүж байгаа хайх шаардлагатай болсон тохиолдолд тухайн огнооны интервалыг маш зөв тохируулах шаардлагатай гэдгийг анхаараарай. За байгууллагын хавсран ажил гүйцэтгэдэг албан агч аль эсвэл нэгжийн дарга за тухайн хандах хэрэгтэй албан агч нарын хувьд ирсэн бичиг зэсэн дээр яг өөрийн хариуцж байгаа албан бичиг болон тухайн газар нэгжийн бичигтэй холилдож харагдаж байгаа тохиолдолд яг өөрийн хариуцагчаар байгаа бичгүүдийг хэрхэн яаж харах вэ гэхлээр яг огнооны интервалын ханчуудлын өөрийн хариуцсан гэдэг чекийг дарах юм бол зөвхөн таны хариуцагчаар байгаа нийт бичгүүдийн мэдээллүүдийг ялгаж харуулах боломжтой. За ирсэн бичиг бүртгэхдээ шинээр бүртгэх нэмэх тэмдэгэн дээр дарж бүртгэх нь шаардлагатай талбаруудыг бүгэлж бүртгэх шаардлагатай гэсэн үг. За хамгийн ихний талбарт бол тухайн албан бичиг яг хэнд харьяалагдаж нэр хаяг бүрдэл дээр нь яг ямар текст байгаа хэнд ирж байгаа бичиг вэ гэдгийг бичнэ. За албан агч дээр ялагдсан бол албан агчийн нэртэй. За шилжүүлэх албан агч дээр байгууллагын удирдлагыг сонгоно. За харах хэрэгтэй албан агчид тухайн удирдлагаас шилжин очих албан агчийг мэдж байгаа тохиолдолд сонгож өгөх боломжтой. За ингэснээр тухайн албан агч тухайн бичгийг ирэхээс өмнө тухайн бичигтэй танилцж ажиллаа төлөвлөх боломжийг олгож байгаа гэсэн үг. За бүртгэлийн дугаар бол систем дээр хадгалагдах хэдэд дугаарлагдаж хадгалагдах тоог харуулж байгаа. За бичгийн дугаар дээр тухайн бичгийн дугаарыг бичиг дээрх дугаарыг тавьж өгнө. За мөн бичиг дээрх огноог оруулах боломжтой. За огноогоо сонгосны дараагаар тухайн бичиг ямар байгууллагаас ирсэн бэ гэдгийг бүгд зэсэн дээр дарж тухайн байгууллагын нэр аль эсвэл тухайн байгууллагын регистрийн дугаараар хайлт хийж сонгох шаардлагатай. За байгууллага сонгосны дараагаар тухайн байгууллагаас бичиг дээрх нэр хаяг бүрдэл дээрх текстийг энэ хэсэг дээр тавина. Оруулах шаардлагатай. За үүний дараагаар тухайн албан бичгийн товч агуулгыг энэ хэсэг дээр энэ талбарт бүглэнэ. За гарын үсэг зурсан бичиг дээрх гарын үсэг зурсан албан агчийг энэ хэсэг дээр оруулна. Жишээ нь за мөн тухайн албан бичгийн тоог, хуудасны тоог оруулаад тухайн сканерцсан албан бичгээ файлын сангаас аль эсвэл компьютероос оруулах боломжтой. За бичгээ оруулсны дараагаар тухайн бичиг нь гадаад бичиг үү, аль эсвэл хариутай бичиг үү. За мөн танай байгууллага дээр ирсэн ямарваа нэгэн албан бичгийн хариу олж ирж байгаа бичиг үү гэдэг чекүүдээс сонгох боломжтой. За энэ чекүүдээс сонгоснороо хайлт хийх тухайн албан бичгийн хадгалагдах дараа нь тухайн бичгийг шүүж харахад хэд ойлгомжтой болно гэсэн. За шаардлагатай талбаруудыг бүглөөд хадгалахад бүртгэх товч дарснаар тухайн албан бичиг танай байгууллагын ирсэн бичиг зэсэн дээр хариуцагчаар шилжүүлсэн албан агч руу илгээгдсэн төлөвтэй харагдана.